Hi guys, хар самруудаа тавтамаар л та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн миний ярих хэрэг бол сонсох тусам улам харанхуй болдог хэргийн төрөл байгаа. Та нар минь ч гэсэн надтай адилхан энэ хэрийг сонсохдоо яаж ийм юмд итгэдэг вэ нэ? Ямар тэнийг юм бэ гэсэн бодлууд бас төрөх байх гэж бодож байна. Ингээд өнөөдрийнхөө адуусыг шүүх та нар минь бэлэн бол өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Шинэ Зеландын өмнөд дарал баруун эргийн гүндэх Greymouth хотоос зүүн тийшээ машинаар 1 цаг орчим явхад Gloria Vale Christian Community гэх хаалттай нийгэмлэг байдаг. Хөл өмнөөс алслагдсан энэ газарт бол өнөөдөр 8 наснаас 80 настай хүртэл 600 орчим хүмүүс амьдарч байгаа. Тэд хамтдаа амьдарч, хамтдаа залбирч, хамтдаа хөдөлмөрлөж, бараг л бүх зүйлийг хамтдаа туулж, гаднах ертөнцөөс өөрсдөө бүрэн тусгаарлаж чадсан. Өнөөдөр энэ хаалттай нийгэмлэгийн талаар хийгдсэн олон баримтат кино байдаг. Хэрвээ та тэдний ардах аимшигт харанхуй үнийг мэдэхгүй бол энтхийн хүмүүсийг хорвоогийн хамгийн аз жаргалтай хүмүүс гэж андуурч магадгүй. Бараг тэр баримтат кинонуудыг үзээд ийм байлаар нийгэмд өнөө маргаашаа аргацааж амьдарч байхаар бараг л энэ нийгэмлэгт очиод юундэж санаа зовхгүй амьдарч болохоор юм шиг харагддаг. Дэлгэцэн дээр бол байгалийн дунд баяртайгүй хүүхдүүдийн дүр зураг, халуун ам бүлээрээ ширээ тойрч хооллож, хүүхдүүдэд хөгжилдөж, инээлдэж, эцэг эхчүүд тэднийг хайрлаж тэврэх тэр агшнууд харагддаг. Тэдэн дундаас бид нэг хүнийг олж харна. Тэр бол энэ бүхнийг эхлүүлэгч Gloria Vale-ийн үүсгэн байгуулагч, анхны удирдагч Neville Cooper. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг номлол айлдаж хүүхдүүдэд тоглож байгааг хараад магадгүй ямар гоё өвөө вэ. Хэрвээ ийм өвөө бараг гудамжинд тортой юм бариад алхаж ивэл өвөө танд очиод туслах уу гэж хэлэхээр ийм өвөө. Гэхдээ үнэн хэрэгтээ Невил бол зүгээр л зөвүүн хөгшин төгцөг байгаа. Gloria Vale-ийн гишүүд бол зүгээр л нэг хуурамч багны цаана амьдрахаас өөр аргагүй байдалд орсон хүмүүс. Яагаад тэгэхээр тэдний энэ гажсан дарамттай амьдралын хэв маягийг зүгээр л байх ёстой хэвийн зүйл. Бүр цаашлаад Devojand очих цорын ганц зам гэж тархийг нь бүрэн угааж итгүүлж чадсан. Gloria Vale төрсөн хүүхдүүд ухаан арсан цагаас л өөрсдийгөө Бурхны сонгосон цорын ганц хүмүүс гэж итгэж өсдөг. Хэрвээ энэ газрыг л орхих юм бол чиний сүнс шууд там руу унах болно гэсэн айдас тэдний тархинд хамгийн гүн суудаг. Энэ газар бол Бурхны газар гэхээсээ илүүтэй энэ Neville Cooper гэх хүний хувийн Devojand гэсэн үг. Энд бол бүх төрлийн дарамт, хүчирхийллийг өөгшүүлдэг. Хэрвээ та зүгээр л өөрийн гэсэн үзэл бодолтой байж тэднээс өөрөөр сэтгэж ихэлвэл хатуу шийтгэл амсах, эсвэл бүр мөсөн цөлөгдөх эрсдэлтэй болдог. Гэхдээ энэ бүлгмийн эргэн тойрондох аимшигт маргаан гэмт хэргүүдийг гүнзгийрүүлж ярихаас өмнө би та нартай бүх зүйл хаанаас эхэлснийг энэ мангасын түүхийг ярьж өгье. Neville Cooper нь 1926 онд төрж Австралийн Queensland мужид өсөж торинсон. Түүний эцэг эх бол маш хатуу хүүтэн хүмүүс байсан гэдэг. Ялангуяа аав нь түүнд хатуу ханддаг байсан бол ээж нь бол харамж ширүүн зантай гэдгээрээ танигдсан нэгэн. Түүний аав өөрийн гэсэн жимсний дэлгүүртэй байсан болохоор Neville дөнгөж 12 настайдаа сургуулаа хаяад дэлгүүрт нь ажиллаж эхэлсэн. Харин түүнийг 16 нас хүрэх орчимд тэдний харилцаа маш таагүй болсноор аав нь түүнийг гэрээсээ бүр мөсөн хөөж явуулсан. Гэрээсээ хөөгсний дараа тэрээр богино хугацаанд агаарын цэрэгт алба хаасан ч цэргээс халагдсны дараа бол сэтгцийн эрүүл мэнд нь тийм ч сайн байгаагүй гэж үздэг. Дээрэс нь яг энэ үед түүний ах дайнд ам өргөцсөн явдал Невилд маш хүн дээр туссан. Тиймээс 20 эсвэл 21 настай байхдаа тэр нэг авга хичээндээ нүүж очиж хэсэг хугацаанд амарч, эдгэрч сэтгцийн эрүүл мэндээ дахин хэвэн болгохыг оролцсон. Гэтэл яг энэ үеэс бүх зүйл уруудж эхэлсэн байгаа юм. Яагаад тэгэхээр яг энэ үед Neville нэгэн төрлийн шашны сэргэлт гэх хичээг мэдэрсэн. Тэрээр бурхан өөр дээр нь биеэрээ ирж чиний зориг бол номлогч болж миний сайн мэдээг түгээх явдал гэж хэлсэн гэдэг. Энэ явдлаас өмнө тэр ер нь шашин шүтдэг хүн байсан уу үгүй юу гэдг нь бол тодорхойгүй. Гэхдээ тэр цагаас хойшоо Библийг бүрэн шимтэн судалж 7 хоног бүр сүмд явдаг болсон. Гэхдээ Neville-ийн энэ итгэл үнэмшил нь анхнаасаа л хит туйлширсан шинжтэй. Түүний бүх номлол
зөвхөн айдас дээр суурилсан. Чи нэгүл үлдвэл тамд очино, Байблыг үгчлэн дагахгүй бол бас л тамд очино. Түүнчлэн тэрээр ирчүүдийг эмгтээчүүдээс Бурханд илүү ойр гэж үздэг байсан болохоор эмэгтэй хүн үргэлж нөхөртөө үг дуугүй захирагдах ёстой гэж номлодог байсан. Удалгүй тэрээр өөрийн явдаг сүмдээ ирээдүйн эхнэр болох Gloria Perryтэй танилцдаг. Үндэ бол тухайн үед Gloria насанд хүрсэн эмэгтэй байгаагүй дөнгөж өсвөр насны охин байсан. Тэдний гэрлэхэд Gloria дөнгөж 15 эсвэл 16-тай, харин Neville бол 21 настай байсан. Gloria бол маш сайхан сэтгэлтэй, ийдэг, даруухан охин байсан гэж тодорхойлдог. Насны хувьд залуу байсан болохоор Невилийн хувьд түүнийг өөрийн үгээр удирдах, хянахад дэндүү амархан байсан тодорхой. Тэд хамтын амьдралынхаа хугацаанд нийт 16 хүүхэд төрүүлсэн. 23 настайдаа Невил өөрийн гэсэн сүмийг байгуулах цаг болсон гэж шийдсэн. Гэхдээ жирийн нэг сүм биш. Тэр хотоос хот дамжин явдаг явуулын евангелист номлогч болохыг хүсэж байсан. Энэ нь түүнийг эхнэр Gloria болон хүүхдүүдээс урт хугацаагаар хол явахыг шаарддаг. Тэрээр очсон газар бүртээ ирч хүчтэй, бусыг татах чадвартай, за нэг өөрийн гэсэн харизматай номлол хийдэг байсан гэж хүмүүс ярьдаг. Түүний мессеж бол маш энгийн. Нүгэлгүй амьдрал, гэр бүлийн үнэт зүйлсийг өдөр бүр бурханд үйлчил эс бөгөөс шууд там руу явна. За мөн дээрэс нь тэрээр тухайн үеийн нийгмийг нүгэл хилэнц хуурам мэхлэлтээр дүүрсэн цаг үе гэж үзэж байсан. Тэрээр өөрийн энэ явуулын үйлчлэлээ The Voice of Deliverance буюу авралын дуу хоолой гэж нэрлэдэг. Хотоос хот руу аялахдаа энэ бичгтээ аврах том майхнаа босгоод дотор нь мөргөлөө явуулдаг. Хүмүүс ч гэсэн түүний майхныг хараад дотгошоо ороод түүний хитэн цагаарч хамаагүй номлохыг бишрэн сонсдог болсноор Neville аажмаар нэр хүндтэй болж эхэлсэн. Удалгүй тэрээр бусад шашны удирдагчтай хамт аялах урилга авч евангелист нийгэмлэгийн дунд нилээд нүли бүхий хүн болсон. За бүр нисгэгчийн үнэмлэх авч бусад номлогчдыг улс даяар өөрийн онгоцоороо тээвэрлдэг болсон. За тэгвэл энэ дунд бол Невилийг өөрийгөө Бурхны сонгосон онцгой хүн гэдэгт нь бүрэн итгүүлсэн нэг явдал тохиолдсон. 65 оны зул сарын өмнөх орой Невил болон өөр 3 хүн Brisbane хотын хойд хэсгээр нисэж явахдаа онгоцны хөдөлгүүр нь гацаад осолцсон. Гайхалтай нь онгоцонд байсан 4 зорчигч бүгд зүгээр амьд үлдсэн. За үүнийг нь харин хэвлэл мэдээллийнх нь дэвэргээд гайхамшиг гэж нэрлээд мэдээж Невил үүнийг бол өөртөө шигтаагаар ирүүлсэн. Энэ осол бол түүнд би амьд үлдэх ёстой байсан. Бурхан надаар илүү агуу зүйл хийх гэж байна гэх содотой итгэлийг нь улам баталгаажуулж чадсан. Ингээд 1967 онд Невил өөрийн гэр бүлийг дагуулад Шинэ Зеланд руу нүүх шийдвэр гаргасан. Ингээд Шинэ Зеландад ирснээс нь хоошоо хэсэг хугацаанд түүний энэ амьдралын хэв маяг яг хэвээрээ үргэлжилсэн. Невил сүмээс сүм дамжиж номлоо айлцаар эцэст нь Шинэ Зеландын Raniero дахь нэг сүмд очсон. Гэхдээ манай хүнд бол нэг том асуудал байсан. Тэр бол хаанч ямар ч сүмд удаан тогтдоггүй. Яагаад гэвэл очсон газар бүрийнхээ удирдлагууд пасторуудтай үргэлж зөрчилдөж муудалцдаг байсан. Невил хаанч очсон бүх зүйлийг зөвхөн өөрийнхөө удирдахыг хүсдэг. Тэрээр өөрийгөө бусад бүх номлогчдоос хамаагүй илүү бурханд үнэнч илүү гэгэн хүн гэж боддог байсан. За түүний нүдэнд бол бусад пасторууд өөрийнх нь зиндааны хаанч хүрдэггүй юм шиг санагддаг байж. Дээрээс нь түүнд бол бас нэг аюултай зуршил байсан. Юу гэхээр ямар нэг сүмд хүл тавиад удаачгүй байхдаа шууд тентхийн гол удирдагч за гол пастор болохыг оролдож эхэлдэг. За мэдээж бол сүмд байсан пасторуудад энэ бүх зүйл нь таалагддаггүй. Хаанаас ч юм нэг үл таних гинэт гарч ирээд удирдлагуудыг нь түлхэж унгааж байр суурийг нь авахыг оролдоход хийнч гэсэн дургуутсгийн тодорхой. За ингэж явсаар 1966 он гэхэд энэ сүмийн удирдлагуудтай ээлжид маргаана хийсний эцэст Невил нэг шийдвэр төрсөн. Тэрээр бусдын сүмд багтаж ядаж явхаар яг өөрийнх нь үгнээс гардаггүй, өөрийнх нь дүрмээр амьдрах Христийн шашны бие даасан хаалтай нийгэмлийг байгуулах цаг болсон гэж шийдээд энэ үеэс эхлээд түүний солиорл эхэлнэ. За тэгээ хамгийн хачирхалтай нь энэ Невилийг сүмээс бараг хөөгдөх шахуу явахт нь энэ сүмийн хит хитэн гишүүд түүнийг сохроор дагаж сүмээ орхисон. Тэд Невил хаан байна яг тэндэл байхыг хүсэж исэн. Яагаад гэвэл тэд энэ хүнийг бурхантай онцгой холбоотой бидний сүнсийг аврах цорын ганц хөтөч гэж үнэн зүрхнээсээ шүтэн биширж байсан. Эхэндээ бол энэ бүлэг өөрийн гэсэн сүмгүй байсан учраас Raniero орчмын хаан боломжтой газар байна. Тэнд залбирлаа хийдэг байсан. За удалгүй тэднийг орон нутгийн хүмүүс Куприхан гэж
нэрлэдэг. Яагаад тэгэхээр эн чинь Neville Cooper, за тэгээ Cooper-ыг дагаж явдаг хүмүүс болохоор Cooper-ийн гэж нэрлэгдэж байгаа юм. За яг энэ үеэс эхлээд Neville бол өөрийн гэсэн армтай болж байгаа юм. Яагаад тэгэхээр Neville одоо өөрт нь бүрэн үнэнч, өөрийг нь ариун хүн гэж итгэдэг, амьдралыг нь зөв замд оруулна гэж найддаг, өөрийн гэсэн дагагчтай болсон байсан нь. 70-аад оны сүүл гэхэд бол Cooper-ийн эцэстээ суурших газрыг олсон. Тэр газар нь бол Шинэ Зеландын өмнөд аралдах Cast тосгоны ойролцоох Springbank гэх бүс байсан. За энэ газар бол Neville-ийн байгуулсан анхны хаалттай суурин болж үүнийгээ Springbank дахь Христийн сүм гэж нэрлэсэн. Гэхдээ яг энэс түүний үнэмлэхүй дарангуулалт эхэлж дагалдагчдийнхаа амьдралыг алхам бүрээр нь хянах эрх мэдэлтэй болсон байгаа юм. Невилийн ганц мөрөөдөл нь бол ердөөл гаднах ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан хаалттай нийгэмлэнэгтэй болох. За юуны өмнө Невил бүх дагагчтай Springbank дахь энэ хаалттай суурьнд нүүж ирэхийг шаарддаг. Яг тэгэхээр түүний эцсийн зорилго бол гаднаас бүрэн хараад бус өөрийгөө өөрөө хангадаг жижиг хот шиг хаалттай нийгэм байгуулах явдал байсан. Гэхдээ тэнд нүүхээс өмнө бүх гишүүд өөрсдийн бүх эд хөрөнгөө зараад мөнгөө сүмд буюу Невилийн халаасанд тушаах ёстой байсан. Мөнгөөр халаасаа зузаалсан Невил коммун дотроо хэний ч үгнээс давж чадамгүй хатуу шатлалт тийм системийг зохиосон. За тэрээр удирдах бүтцээ бол shepherds буюу хончид болон servants зарцнаар гэж хуваагаад за энэ пирамидын яаж харагдгийг тайлбарлаад байна. За хамгийн оройд нь бол бүхний хянагч том босс, overseeing shepherds буюу Невил өөрөө. За түүний дор нь энгийн shepherds буюу түүний гар хөл болсон туслах хончид. Тэдний дор servants буюу дуулууртай зарцнаар нь. Хамгийн ёроолт нь за жирийн гишүүд харин эмэгтэйчүүд хаана гэж тэд бол энэ пирамидын хамгийн доод хамгийн эрх мэдэлгүй хэсэгт хаягдсан байгаа. Тэдний албан ёсны вебсайтад бол өнөөдөр ч гэсэн ийм тайлбар хадгалагдсан байдаг. Ямар ч барилга бат бөх суурьтай байх ёстой. Манай суурь бол Бурхны бичсэн үг. Бид зөвхөн King James-ийн сургаалыг ашигладаг. Бидний зорилго бол түүнийг өөртөө ашигтайгаар тайлбарлах биш, харин зүгээр л уншиж дуулууртай дагах явдал гэж бичигдсэн байдаг. Гэхдээ энэ дуулуур гэх үгийн цаана тэнд хувь хүний онцлог, өөрийн гэсэн сонголт гэх зүйл бүр мөсөн арчигдсан. Энэ нийгэмлэгийн хүмүүст бол өөрийн гэсэн үзэл бодолтой байх, өчүүхэн ч ирэх байхгүй. Тэд хүснээрээ хувцлаж болохгүй, хүссэн ажлаа хийж болохгүй, за бүр хинд дурлаж, хинтээ гэрлэхийг нь хүртэл дээрээс шийдэж хэлж өгнө гэсэн үг. Невил бүх хүнийг яг адилхан байхыг шаарддаг. Бүгд ижлэн харагдаж, ижлэн хувцлаж, за бүр нэгэн ижил зан авир гарах ёстой. Энэ Невил гэхдээ энэ олон зуун хүнийг бол ердөө хоёрхан зүйлээр л хатуу барьж байсан. Юу гэхээр айдас болон ичгүүр. Хэрв хин нэгэн дүрмээс жаахан ч гэсэн гажвал мөнхийн тамд шатна гэсэн айдас тэднийг үргэлж дагдаг. Хэрв та эсвэл танаа гэр бүлийн хин нэгэн удирдагчдын нүдээр буруу зүйл хийсэн бол тэр хүнийг төдийгүй бүх гэр бүлийг нь нийтийн өмнө гаргаж ирж ил тод гутаанд оромжилж ичгүүрийн туйл болгодог байсан. Ингэснээрээ бол бүх дагагчид зөвхөн нэг л зүйлийн төлөө, Невилийн таалалд нийцхийн төлөө өвхөн хатан зүтгэдэг тийм нэг сэтгэл зүйн хавх бүрдсэн гэсэн үг. Орчин нь ийм аймар байсан учраас хүмүүс бол хамгийн өчүүхэн зүйл дээр ч гэсэн бие биенээ тагнаж, өөрийн төрсөн аав, ээж, үр хүүхдээ хүртэл удирдагчдаа хошуу хүргэж ховолдог болсон. Яагаад гэвэл тэдний тархинд бол нэг л зүйлийг маш гүн суулгацсан. Невилийн таалалд нийцнэ гэдэг Бурхны таалалд нийцэж байна л гэсэн үг. Энэ суурьнд төрсэн хүүхдүүд ухаан орсон цагаас л хорвоогийн бүх зүйлээс айд сурдаг. Тэдэнд гаднах ертөнц ямар аимшигтай, ямар бузар, муу болохыг өдөр бүр тархинд нь суулгахын зэрэгцээ хэрвээ өчүүхэн л нүгэл үлдвэл тамд очино. За бүр нүгэлч нь хүндрэх тусам тамийн улам гүн хэсэг рүү унаад гал нь хүртэл халуун болж үүрд шатах болно гэх аимшигт ойлголтыг нийгэмдгийн гишүүд өөрсдөө хүүхдүүддээ зааж сургадаг байсан. Энд төрсөн өдөр баяр ёслол гэх мэт хүүхэд насны баяр баясгалан огт байхгүй. Үнэн хэрэгтээ энэ газар бол эрэгтэйчүүдийн ноёрхол бүрэн тогтсон, эмэгтэйчүүд нь ирчүүдийн боол мэт амьдардаг харанхуй нийгэм. Тэдний амьдралын гол ураа нь бол Бурхан бол Христийн тэргүүн, Христ бол эрэгтэй хүний тэргүүн, харин эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн. Тиймээс эмэгтэйчүүд өмд өмсөх ирэхгүй, заавал урт банзал өмсөх ёстой. Яагаад тэгэхээр өмдийг бол зөвхөн ирчүүдийн хувцас гэж үзнэ. Мөн урт ганцуутай ингэр нь хүзүүгээ хүртэл битүү замц өмсөх шаардлагатай бөгөөд цээжний арьс биеийн галбир нь огт харагдах ёсгүй. За нүүр будалд гоёл чимэглэлийн талаар бол бүр яриад чирэггүй. Тэд өөрийгөө гоёх бүх зүйлийг биеэ тоосон бардам зангийн илрэлгэж
үзээд бүр мөсөн хоригдсан. Эмэгтэй хүн өөрийн байр суурийг байнга санаж, эрэгтэй хүний эрх мэдэл захирагдаж байгаагаа илэрхийлэхийн тулд толгоогоо альчуур эсвэл малгайгаар байнга бүтээж явах үүрэгтэй. За бүр охид усан цэлэгтэй хүртэл даашинзаа тайлах эрх байхгүй. Та нар энэ Handmaid's Tale гэдэг цувралыг үзчихсэн болов уу? Яасан бол хуулиудаар байгаа энэ цувралын хувцсны дизайнер бол дөрүүдийнхээ тэр алдартай хувцлтыг бүтээхдээ яг энэ шашны бүлгээс санаа авсан гэж ярьсныг би сонсч ирсэн. Невилийн гаж логикоор бол эмэгтэйчүүд заавал даруухан хувцлах ёстой. Яагад гэвэл эрчүүд өөрсдийн тэр бэлгийн хүслээ хянаж чадахгүй болохоор тэднийг өдөөхгүй байх нь эмэгтэйчүүдийн үүрэг гэж үздэг. За тэр байтугай тогоогооч ил гаргаж болохгүй. Хэрвээ ил гарвал эрчүүдийг тачаадуулж магадгүй гэж Невил итгэдэг байсан. Яагаад тохоо гэсэн бүгд миний бодлоор энэ Невил өөрөө эмэгтэй хүний тохоо хараад сэрлэн хөдөлтийн байсан юм болов уу гэж надад бодогдсон. За мэдээж эрчүүд ч бас өөрийн гэсэн дүрмт хувцастай. Тэд заавал зангиатай, товчтой цамц урт өмсөх ёстой. Невил бол энэ өөрийн суйрангаа хатуу, цэргийн мэд цагийн хуваарьд оруулсан. Өдөр бүр 3 удаагийн хоолыг бүгд яг нэг цагт хамтдаа идэх ёстой. Хүн бүрт ажлыг нь урьдчилж хуваарлана. Эмэгтэйчүүд хариуцсан ажлаасаа шалтгаалаад өглөөний 2-оос 6 цагийн хооронд сэрэх ёстой. Үүний дараа олон зуун хүнд зориулсан хоол хийх, цэвэрлэгээ хийх, хувцас сугаалга, эрчүүдийг ажиллаж байх хооронд хүүхдүүдийг харах зэрэг бүх хар ажлыг нуруундаа үүрдэг. За үүгээр зогсохгүй тэд шашны бүлгийн эзэмшдэг бизнесүүдэд үн төлбөргүй зүтгэх ёстой. Хүүхдүүд ч гэсэн бага наснасаа эхлээд хүнд хүчээр хөдөлмөр хийх ёстой болдог. Энэ хүмүүсийн талаар бүтээгдсэн баримтат кинонууд дээр за хүүхдүүдээс яагаад ийм ажил хийж байгааг нь асуухад яг л бэлдсэн юм шиг би хийдэг бүх ажлаа дуртай хийдэг. Яагаад тэгэхээр энэ бүхэн бурхамд үйлчилж байгаа хэрэг шагналаа диваажинд авна гэдэгтээ итгэдэг гэж бүгд нэгэн зэрэг дугаар хариулдаг байсан. Бас нэг баримтат кинон дээр галт хооронд ажиллаж байсан нэг охиноос сурвалжлагч чи энд хэдэн настайгаас ажиллаж эхэлсэн бэ гэхэд охин бол айгүй тайвнаар 5 настайгаасаа гэдэг. Тэгэхээр энэ хүүхдүүд бол бүр маш багаасаа эхлээд хөдөлмөр эрхэлдэг байсан. За хэрвээ энэ бүлгийн аль нэг эрэгтэй гишүүн удирдагчдаас арай өөр үзэл бодол хэлвэл эрэгтэйчүүдийн хурал гэдэг зүйл рүү хүчээр оруулдаг. Дүрм зөрчсөн гишүүнийг нэг өрөөнд төгжж байгаад удирдагч нь түүнийг бууж өгөх хүртэл нь тасралтгүй загнаж, доромжилж, дарамтлана. Шаардлагатай бол энэ хурал өдөржин за бүр шүнжин ч хамаагүй үргэлжилдэг. Эцэст нь тухайн хүн удирдагчдын үгэнд орж гимшлээ хүлээх, за эсвэл шийтгэл хүлээх гэсэн хоёрхан сонголттой үлддэг. За мөн дээрэс нь мэдээж энэ бүгдэд зохион байгуулалттай гэрлэлт гэж байсан. Хин хинтэй гэрлэхийг зөвхөн хамаг дээд босс Невил өөрөө шийднэ. Невил хүмүүсийг залуудаа гэрлэхийг шахдаг байсан. Ингэж байж бурхнаас заяасан бэлгийн хүслээ зөв замаар зохицуулна гэж үздэг байсан. Гэхдээ гэрэлсэн эмэгтэйчүүд нөхөртөөгөө бэлгийн харьцаанд орохоос хизээж татгалзах эрх байхгүй. Тэд гэрэлсэн мөчөөсөө эхлээд үгүй гэж хэлэх эрхээ бүр мөсөн алддаг. Нөхөр нь ямар нэгэн зүйл шаардвал хүсэхгүй байсан ч заавал хийх ёстой. Тэгээ хамгийн амар нь Невилийн хэлснээр бол охид анхны сарын тэмдэгнэл ирэнгүүт шууд эмэгтэй хүн болсонд тооцогдож тэр үеэсээ гэрлэх боломжтой гэж үздэг. Гэхдээ энэ Невил ч бас тэнийг бишээ, жоохон ухаантай. Хэрвээ бага насны охидыг шууд гэрлүүлчихвэл хууль хяналтынхан болон олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарн гэдгээ мэддэг байсан болохоор тэднийг 16 нас хүртэл нь аргацааж хүлээлгдэг байсан байгаа. Яг энэ үеэр тэдний нэг хончин нь бид юунд итгэдэг вэ гэдэг нэртэй ном бичсэн. За тэр номдоо бол энэ бүлгмийн бүх гаж, итгэл үнэмшил, хууль дүрмүүд болон гишүүн бүрээс яг юу шаарддаг талаар нэг бүрчлэн дэлгэрэнгүй бичсэн. За удалгүй энэ ном бол тэдний нийгэмлэгийн хамгийн чухал бичиг баримт за бараг л өөрсдийнх нь хувийн ариун судар болоод хувирчихсан. Хүн бүр энэ номонд бичсэн дүрмээр л амьдрах ёстой. Дээрээс нь тэд бүх гишүүдэрээ сүмд үнэнч байх амлалт гэдэг баримт бичгээр хүчээр гарын үсэг зурулдаг байсан. Энэ нь бол цаанаа ямар утгатай вэ гэхээр би насан туршдаа энэ нийгэмлэгт үн төлбөргүй боо шиг зүтгэж удирдагчдын үгнээс хизээж гарахгүй ямар ч нүгэл хийхгүй гэж бурхны өмнө тангарлаж байгаа хэрэг байсан. Гэхдээ Невил хүмүүсийн хувцлалд хинтээ гэрлэхийг хүртэл өөрөө шийдээд дарангуулад эхлэхээр анхны дагалдагчдын заримынх нь нүдэн нээгдэж нийгэмлийг орхиж эхэлсэн байдаг. Яагаад тэгэхээр бүх зүйл хитрхи хачиргалтай дэндүү гаж жинхэнэ диктатор болоод байгааг тэд гадарсан. За бараг л өдөр бүр шахуу Невил нэг шинэ хачин дүрм зохиогоод хүмүүсийн амьдралыг улам бүр боомлж байсан. Зарим гишүүд бүр түүнийг Америкийн алдарч шашны гаж урсгалын удирдагч хэдэн зуун хүнийг амиа хорлоход хүргэсэн Жим Джонстэй хүртэл харьцуулж эхэлсэн.
Аз болж анхны дагалдагчдын зарим нь бол бүх зүйл уламд ортохоос өмнө амжиж тэндээс гарч чадсан. Харин үлдсэн хүмүүсийн хувьд бол тийм аз байгаагүй. Гишүүдийн ихэнх нь тэндээ үлдэж дараагийн хэдэн 10 жилийн турш амьд там шиг хүчирхийлэл дарамтыг туулсан байдаг. Хамгийн харамсалтай нь тэдний хүүхдүүд дараа нь ач зээнаар нь хүртэл Невилийн тэр гажуудсан ертөнцид төрж өсөөд яг адилхан зовлон амссан. Энэ бүх аимшигт тамлал Невилийн өөрийнх нь төрсөн хүүхдүүдийг ч гэсэн тойроогүй харин дайрсан. Та нар бол одоо бол таамаглаж байгаа. Тэр бол тийм сайн нөхөрч байгаагүй, сайн аавч байгаагүй. Хүүхдүүдээ зүгээр л тогтмол зодож тамалдаг байсан. За бүр ихнэр Глориагач гэсэн хүчирхийлдэг байсан байх өндөр магадлалтай гэдэг. Үүнийг шууд батлах албан ёсны баримт байхгүй ч гэсэн нийгэмлэгийн бусад ирчүүд ихнэрүүдтэйгээ хэрхэн араатан шиг харьцдаг байсныг ботхоор Глориач гэсэн нөхөртөө байнга зодуулж дарамтлуулдаг байсан гэж үзэх бүрэн үндслэлтэй. За харин хүүхдүүд нь жаахан л дүрм зөрчгөд тэдний хэрцгийгээр зоддог байсан нь бол хинч маргашгүй батлагдсан үнэн баримт. Невил ялангуяа өөрийнхөө хүүгүүдэд хамгийн хатуу хэрцгий ханддаг байсан. Хамгийн гол нь бол тэр зөвхөн өөрийнхөө гэр бүлийг ингэж тамлаа зогсоохгүй өөрийнхөө эрэгтэй дагагчдад та нар намайг харж гин үү? Яг над чиг ингэж гэр бүлийг гартаа оруулдаг байх ёстой гэж заадаг байсан байгаа юм. Тэндээс зүхтаж гарсан хуучин гишүүдийн ярьснаар бол бие махбодын хүчирхийлэл бол энэ хаалттай суурьнд зүгээр л өдөр тутмын ердийн асуудал байсан. Нийгэмлэгийн ирчүүдийн ихэнх нь ихнэр хүүхдээ байнга хэрцгийгээр зоддог гэж. Хамгийн харамсалтай нь бол хүүхдүүд ч гэсэн үүнийг яг л байх ёстой хэвийн зүйл гэж бодож өсдөг байсан явдал. Яагад гэвэл тэд гаднах ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан өөр ямар ч амьдрал үзээгүй болохоор өөрсдийнхөө энэ амьд тамыг бусадтай харьцуулж үзэх ямар ч боломж байгаагүй. Тэндээс гарч чадсан нэг гишүүн хожим нь ингэж дурсдаг. Байнга зодуулж тийм хүчирхийлэлтэй аавын гар дээр өсөх нь эцтэй чамд зүгээр л энгийн өдөр тутмын зүйл шиг санагддаг болчихдог. Тэгээд нэг мэтгэд тэр их зодуур өөрийг чинь улам хүчирхэг болгож байна гэж андуураад эхэлдэг. Хүүхэд байхдаа би дотроо хідэн ч удаа зодсон би чамаас айхгүй уйлахчгүй. Намайг зүгээр л зод гэж шарлагдаг болсон гэдэг. Эцэст нь юу болдог байсан гэж ямар ч өвдөлт зовлон дааж чаддаг болсондоо би бүр өөрөөрөө бахархаж би чинь маш хүчтэй хүн болсон гэж өөрийгөө сохроор итгүүлдэг байсан гэж ярьсан. За бүрийн суурин доторх сургууль дээр нь хүртэл хичээл дээр дүрм зөрчсөн үгэнд ороогүй хүүхдүүдийг багш нар нь хүртэл зодож шийтгдэг байсан. Гэхдээ үүнээс хойших зүйлүүд бол улам аимшигтай, жигшүүртэй зүйл рүү хөтлөнө. Яа тэгэхээр хожим нь олон хуучин гишүүд шүүхэд мэдлэг өгөхдөө энэ хаалттай суурьнд нарийн зохион байгуулалттай, системтэй, бэлгийн хүчирхийлэл өргөн хүрээнд нууцаар явагддаг байсан гэж мэдүүлсэн. Невилийн тэр гаж логикоор бол хүүхдүүдийг багаас нь бэлгийн харилцааны талаар бүх зүйлийг мэддэг байх ёстой гэж үздэг байсан. За энэ сэдвээр суурин дотроо маш нээлттэй ярилцахыг гишүүддээ уриалж дэмждэг байсан. Гэхдээ энэ бүхэн нь Невилийн өөрийнх нь тогтоосон тэр хатуу дүрм журамтай зөрчилдөж байсан. Нэг талаараа тэр охид хүүгүүдийн хоорондоо чөлөөтэй харилцааг хатуу хориглоод охидыг бүх биеэ битүү халгаалсан хувцас өмсгийг шаарддаг байсан хэрнээ суурин доторх бүх зүйлийг зөвхөн бэлгийн өнцгөөс хардаг байсан байгаа. За юуны өмнө бол нийгэмлэгийн ирчүүд эмэгтэйчүүдэд байнга дураараа гар хүрдэг байсан. Хоолны үеэр эмэгтэйчүүд охид бүх хүмүүст хоол зөөж аягийг нь дүүргээд үйлчилж явах үед зарим ирчүүд бол тэдний ил задгаа оролдож бэлгийн дарамт үзүүлдэг байсан. Хамгийн амар нь бол ийм төрлийн хүчирхийллийг хамгийн их үйлддэг, өөгшүүлдэг хүмүүс нь удирдагчд нь өөрсдөө байсан. Тэд бол үүнийг нууцаар биш бүр бусдынхаа нүдэн дээр ил цагаан хийн. Заримдаа хажууд нь өөрийнх нь ихнэр хүүхдүүд нь сууж байхад дөнгөж өсвөр насны охин хоол ундаа өгөхөөр дөхөж ирэхэд л тэд шууд тэрвэрж авч бэлхүүсээр нь ороож бидэнд хамаагүй хүрч ийлж эхэлдэг байсан. Харамсалтай нь охид бол үүнийг эсэргүүцэх ямар ч боломж байдаггүй. Яагад гэвэл тэд багаасаа эрэгтэй хүнийг хизээж эсэргүүцэж болохгүй гэж хүмүүжсэн. Өөрийнхөө бие махбодын талаар өөрөө шийдвэр гаргах эрхтэй гэсэн ойлголт тэдний толгойд анханасаа байгаагүй учраас зүгээр л чимээгүй зогсоод шүдээ зууж бүхнийг дэвчгээс өөр сонголт байхгүй юм шиг санагддаг байж. Нөгөө пирамидын доод байдаг жирийн ирчүүд ч гэсэн дээд удирдах хүмүүс нь ингэж байгааг хараад ийм үйл байх ёстой хэвийн зүйл юм байна гэж ойлгоод удгүй бүгд эмгтээчүүд охидод яг адилхан зэрлэгээр ханддаг болсон. Охид үүнд үргэлж өөрийгөө буруутгахна. Яагаад тэгэхээр ирчүүд бэлгийн хүслээ хянаж чаддгүй, тиймээс эрэгтэй хүн өдөөгдөж байгаа бол буруу нь эмгтэй хүнд байдаг гэж багаас нь тархийг нь угаацсан болохоор ямар ч зохисгүй үйлдэл болсон бурууг үргэлж хөөрхий охид өөрсдөө үүрдэг байсан.
За удалгүй Невил бол бүрч хитрээд эцэг эхчүүдэд өөрсдийнхөө төрсөн хүүхдүүдийн өмнө бэлгийн харьцаанд орохыг уриалж шахаж эхэлсэн. Түүний нөгөө гаж логикоор бол хүүхдүүд багаасаа бэлгийн харьцааны талаар бүгдийг нүдэрээ үзэж мэдэх ёстой. Ингэж байж ирээдүйд гэрлэхдээ бэлтгэлтэй болно гэж үздэг байсан. Тэгээд өөрийн дагагчдаа хүүхдүүдийнхээ өмнө бэлгийн харьцаанд орохыг шууд тушаадаг байсан гэсэн үг. Тэгээд дөнгөж 6-7 настай хүүхдүүд өөрийнхөө аав ээжийг бэлгийн харьцаанд орохыг хүчээр үздэг байсан гэдэл бодоод үз. За үүгээр зогсохгүй Невил гэрэлсэн хосуудад зориулсан хамтын зөвлөгөөний уулзалт гэдэг юмыг зохион байгуулж эхэлсэн. Тэр уулзалтуудынхаа үеэр бүх хосыг нэг том өрөөнд оруулаад газар хүнжил дэвсэлж хэвтүүлээд өөрсдийн эхнэр нөхөртөөгөө бусдын өмнө бэлгийн харьцаанд орохыг тушаадаг байсан. Харин Невил өөрөө тэр өрөөний голд сандал дээр суучаад энэ бүх гаж зүйлийг нэг бүрчлэн ажиглаж суудаг байсан. Та нар энийг заваан гэж бодж ивэл одоо үүнээс ч илүү заваа юмнууд болно. Тэрээр суурин дотор шинхэн гэрэлсэн залуу хосуудыг өөрийнхөө болон эхнэр Глориагийн гэрт оройн хоолнд урьдаг заншилтай. За тэгвэл энэ нь бол нэг тийм залуу хүмүүст баяр хүрэх гэсэндээ ч биш, зүгээр л эхнэрийг нь бэлгийн хүчирхийлэлд өрдүүлэх гэсэн заншил болдог. Тэр нөхрийг нь өөрийн эхнэр Глориатайгаа хамт нэг орон дээр хэвтүүлээд өөрөө харин залуу эхнэрийнх нь хувцсыг тайлж түүнийг хүчирхийлдэг байсан. За энэ хооронд Глория болон тэр залуу нөхөр хоёр нь орон дээр хэвтээ зүгээр л таас ширтээд хүлээж хэвтдэг байсан байгаа юм. Тэр тэгтээ үүнийгээ бүр өөрийн хүүхдүүд болон тэдний эхнэр нөхөрт нь хүртэл хийдэг байсан. Тэр өөрийн хүү болох Фил болон эхнэр Санди хоёрыг оройн хоолнд олон удаа урьдаг байсан. Гэхдээ орой болгон яг адилхан зүйлээр төгсдөг. Невил Филийг өөрийн төрсөн их Глориагийнх нь хажууд орон дээр хэвтүүлнэ. Харин Фил болон Глория хоёр хэвтээд таас ширтэж байх хооронд Невил Сандигийн хувцсыг тайлж түүнтэй секс хийдэг байсан. Түүнийхээ Фил болон эхнэр Санди хоёр нь бол энэ бүхнийг үнэхээр үзэн яддаг байсан. Тэд Невилээс ирэх оройн хоолны урилга болгоноос айдаг байсан гэж хэлсэн. Гэхдээ Невил бол тэдний удирдагч төдийгүй Филийн төрсөн эцэг байсан учраас татгалзуул ямар үр дагавар гарахыг мэддэг байсан учраас юу ч хийж чаддгүй байсан. Филч гэсэн өөрийн эхнэрээ хамгаалж чадаагүйдээ өөрийгөө буруутгадаг байж. Гэхдээ энэ бүхэн нь бол Невилийн төрсөн хүү Филийн хувьд эцгийнхээ тэр бузар бэлгийн гажуудлыг үзсэн анхны тохиолдол байгаагүй. Түүнийг өсвөр наснд байхад нь нэг удаа төмсг нь маш хүчтэй өвдөж эхлээд хүү өвдөлтөө тэсэлгүй аавдаа хэлэхэд Невил өвдөж байгаа газраа үзүүлэхийг шаардсан. Хүү ч гэсэн юу ч бодлого өмдөө тайлаад аавдаа үзүүлэхэд энэ аратан олдож байгаа боломжийг ашиглаад өөрийнхөө төрсөн хүүг бэлгийн хүчирхийлэлд оруулсан. Фил бол тухайн үед маш их цочирдож жигсэн ч гэсэн юу ч хийж, юу ч хэлж чадаагүй. Филийн бодлоор Невил бусад ах дүүс нь ч үүнтэй төстэй зүйл хийсэн байх магадлалтай. Гэхдээ гэр бүлийн хүрээнд яг ямар хэмжээний бэлгийн хүчирхийл болсон нь бол өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Невилийн өөр нэг жигшүүртэй гажиг нь болохоор усан сан, порно кино болон өсвөр насны охидтой холбоотой. Суурин дотор нь спа болон усан сан бүхий тусгай өрөө байдаг. За тэр өрөөнд Невил болон түүний гар хөл болсон хончид бүрэн нүцгнэрээ ордог байсан байгаа юм. Тэгээд хан руугаа прожектороор порно кино гаргаж ажилуулад өсвөр насны зарим охидыг хувцсыг нь хүчээр тайлуулад усан санд хамт орохыг албаддаг байсан. Энэ бузар үйлдэлээ Невил юу гэж зөвтгдөг байсан гэж би энэ охидыг ирээдүйн гэрлэлтэнд нь бэлдэж нөхөртөө хэрхэн хандахыг нь сургаж байна гэж тайлбарладаг байсан. Би түрүүн энэ зохион байгуулалтын гэрлэлтийн талаар хальт яриад өнгөрсөн. За одоо харин та нарт энэ хурмынх нь үйл явцаар ярьж өгье. Яагаад тэгэхээр энэ бол үнэхээр хачирхалтай, бүр энэ калтын бүр тарих угаалтын дээд цэг нь. За юуны өмнө бол эмэгтэйчүүдэд хизээ хинтээ гэрлэхээ өөрөө шивдэх өчүүхэн ч ирэх байхгүй. Хэрвээ залуу эрэгтэй өөрийгөө гэрлэхэд бэлэн болсон гэж үзвэл удирдагч дээрээ очиод хүсэлтээ хэлнэ. Гэхдээ тэр залууч гэсэн хинтээ гэрлэхээ өөрөө сонгож чадахгүй. Яагаад тэгэхээр тэдний дүрмээр эхнэрийг нь Бурхан өөрөө сонгож өгдөг гэж итгэдэг. За энэ удирдагчд нь суурин доторх бүх гэр бүлийн угийн бичиг болон удам судрыг нарийн бүртгэдэг байсан. Энэ нь бол мэдээж хаалттай газар учраас цус ойртолтоос сэргийлж байгаа хэлбэр нь гэж үздэг. Ингээд гэрлэхээр ирсэн залууд зориулаад ойролцоо насны хид хідэн охидын жигсаалтыг гаргана. Үүний дараа нөгөө залуу болон удирдагчид бүгд тус тусын гэртээ хараад Бурханаас хариу нэхэж залбирдаг. Тэдний хэлснээр бол Бурхан хинэн сүвд бүсгүй болохыг хүн бүрд хийлдэг. Дараа нь тэд нар бүгдээрээ дахиж уулзаад Бурхан хэнийг сонгосон гэж бодож
зогсож байгаагаа ярилцсан. Ингээд ихтнэлийг нь сонгодог. За ихэнх тохиолдолд бол сүйт хосууд бие биенээ бараг мэддэггүй байсан. Үүний дараа эрэгтэй нь эмэгтэйд гэрлэх санал тавиад за эмэгтэй ч гэсэн хариугаа шууд хэлэлгүй очиж залбираад тэгээд хариугаа хэлдэг. Гэхдээ энэ бүхэн бол зүгээр л ёс төдий үйл явц. Яагаад тэгэхээр өмнө нь хэлсэнчлэн эмэгтэйчүүдэд бол юу ч шийдэх эрх байхгүй. Тиймээс тэдэнд бодит сонголт байгаагүй. Дараа нь бүх хаалттай суурьнд тэдний сүү тавьсныг албан ёсоор зарлаад тэр мөчөөс эхлэн сүйт хосууд хамт зогсож хоорондоо ярилцах эрхтэй болдог. Гэхдээ тэдэнд бол ямар ч төрлийн дотн харилцаа хоройтой үнсэлцгийгч зөвшөөрдөггүй. Тэд ойролцоогоор 1 сар үерхсний дараа хурмаа хийдэг. Харин сүйд бүсгүйд цэнхэр эсвэл ягаа өнгийн энгийн даашинзнаас нэгийг сонгох эрхэл байдаг байсан. За энэ бол тэд ердийн дүрм хувцснаасаа өөр хувцас өмсөж болох, за мөн амьдралдаа сонголт хийж болох цорын ганц үеийн гэсэн үг. Сүмийн өмнө бол маш том ёслол болно. Тэд тангараг өргөж гэрлэлт албан ёсны болмогц анхны үнсэлтэд хийн. Дараа нь зарим охтууд нэг сонин утгатай дуудуулна. За дууны үг нь бол үндсэндээ чи түүнд харьяалагдана, чи бол түүнийх, чи түүнд дуулууртай байж түүнд сайн хандах ёстой гэсэн санаатай тийм дуу. За тэгээд эндээс эхлээд энэ эмэгтэй бол энэ эрэгтэйн өмч болж байгаа гэсэн үг. За үүнээс ч аимшигтай нь бол эхнэр нь гэрлэлт дотор бэлгийн харилцаанд хизээж үгүй гэж хэлэх эрхгүй гэдгээ зөвшөөрч гарын үсэг зурх ёстой. Өөрөөр хэлбэл энэ эмэгтэй бол нөхрийнхөө бэлгийн боол болохыг зөвшөөрч байгаа гэсэн үг. За ингээд хурмын ёслол дуусна. Бүгд дуулж бие биенээ тэрвэрлдэж Бурхныг магтаж эхэлнэ. Гэтэл хурмын хүлээ авалт баяр дундаа явж байтал гинэд шин эхнэр нөхөр хоёрыг нэг морин тэргэнд суулгаад аваад явдаг. Гэхдээ тэр морин тэргийг нь жаахан хүүхэд жолоодож тэднийг бал сарын жижигхэн өрөөнд нь хүргэж өгнө. Ингээд гадаа хурмын хүлээ авалт найр үргэлжилж байх яг тэр зуур шинэ хосууд өрөөндөө ороод гэрлэлтэд бүрэн гүйцэх буюу бэлгийн харьцаанд шууд орох ёстой. Тэгээд түүнийгээ дуусгаад буцаж гарч ирээд найрандаа үргэлжлүүл суудаг байсан. За бүр заримдаа энэ Невил өөрөө тэр өрөөнд нь дагаж ороод энэ үйлдэлийг нь дэрэгдээс нь ажиглаж зогсдог байсан. Та нар энэ хэсгийг сонсоод одоо юу гэж бодож байна? За тэгээд иймэрхүү зан үйл хаалттай амьдрал бол дараагийн олон жилийн турш яг хിവэрээ үргэлжилдэг. Энэ шашны бүлэг гаднах ертөнцөөс бараг бүрэн тусгаарлагдсан хിവэрээ дотор нь өргөн хүргээний хүч иргээлэл дарамт тасралтгүй явагдаж байсан ч гайхалтай нь гишүүдийн тоон бол улам бүр нэмэгцээр байсан. Яагаад гэвэл тэнд жил бүр олон хүүхэд шинээр төрж байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл хуучин шигэ байха болдог. Невилийн өөрийнх нь төрсэн хүүхдүүдийн ихэнх нь эцгийнхээ энэ гаж ертөнцийг тэсэлгүй энэ газрыг үрд орхиж зүхтаж эхэлсэн. Түүний нөгөө олон 16 төрсэн хүүхдээс нь эцэстээ ердөө 4 л тэр хаалтаа суурьнд үлдэж, бус нь бүгд ямар нэгэн аргаар зүхтаж гарч чадсан байдаг. Тэнд төрж өсөөд одоо өөрсдөө үр хүүхэдтэй болчихсон зарим гишүүд хүртэл дотроо үхтлээ санаа зовж исэн. Яагаад гэвэл тэд хүүхдүүдээ баг дээр нь л энэ тамнаас авч гарахгүй бол өөрсдийнх нь туулсан тэр бүх зэрлэг хүчирхийллийг үр хүүхэд нь ч бас амсна гэдгийг дэндүү сайн мэдчихсэн. Гэтэл нөгөө талд нөгөө энэ колтод үлдсэн гишүүдэд тэндээс гарч явсан хүмүүсийг амьдралаасаа бүр мөсөн арчиж хай тасал гэсэн хатуу тушаал өгдөг байсан. За энэ хаалтаа суурьндах эмэгтэйчүүдээс үргэлж хүүхэд төрүүлсээр байхыг шаарддаг байсан. Тэд бурхан хідэн хүүхэд өгөн тэр бүгдийг хүлээж авах ёстой гэж итгэдэг. Тиймээс жирэмслэлтээс хамгаалах ямар ч арга, ямар ч нөхцөлд зөвшөөрөгддөг байсан. Ээж нь жирэмслээд өөрөө эсвэл хүүхэд нь амь насаа алдах өндөр эрсдэлтэй байсан ч жирэмслэгээс сэргийлэх ямар ч арга хэрэглэх эрхгүй. Хэрвээ эмэгтэй хүн эрүүл мэндийн асуудлаас болоод жинхэнэ эмчэд үзүүлээд нөгөө эмчин дахин хүүхэд төрүүлэх нь их эсвэл хүүхдийн амьд аюултай гэж анхааруулсан ч энэ Невил Купер бол түүнийг эмч рүүгээ загтал бичүүлдэг байсан. Тэр загталтаа нөгөө эмэгтэй нь эмчийн зөвлөгөөг дагахгүй цаашдаж хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд бүх итгэлээ бурханд даатгана гэж мэдэгдэх ёстой байсан. За жил бүр энэ хаалттай суурьнд олон хүүхэд төрдөг байсан болохоор заримдаа төрөлд хүндрэх тохиолдол ч гэсэн гарна. Ийм үхэл амьдралын ирмэгдэр ирсэн үед л удирдагчд нь эмэгтэйг хамгийн ойрын жинхэнэ эмнэлэг рүү хүргэх зөвшөөрлөгдөг байсан. Ингээд эмнэлэгт очиж төрөх боловч за эмч нарын оролцоотой байсан ч гэсэн хүүхэд нь амьд үлдэж чадалгүй эндэх тохиолдол гардаг. За тэгээ хэрвээ хүүхэд нь эндвэл ээжд нь юу болдог байсан гэхээр ээжийг буцаагаал шууд энэ хаалтаа суурьндаа авчирна. Тэгээ шууд маргааш нь хуучин ажлаа үргэлжлүүлж хийхийг шаарддаг байсан.
Үгэрч зогсохгүй хүүхэд нь нас барсан нь өөрийнх нь буруу гэж итгүүлдэг. Яагаад тэгэхээр тэр бурханд хангалттай итгээгүй, тиймээс бурхан түүнийг шийтгэж байна гэж ойлгуулдаг. Энэ хэргийн талаар энд байсан хуучин гишүүн Theo гэх хүн ном бичсэн байдаг. Theoгийн ээж аав хоёр хоёулаа залуу байхдаа энэ шашны бүлэгт элсээд хүчээр гэрэлсэн ийм хосууд. Тэдний гэрлэлт эхнээсээ асуудалтай байсан ч гэсэн тэд хамтдаа 9 хүүхэдтэй болсон. Харамсалтай нь тэр 9 хүүхдийнх нь нэг нь амьгууд өрсөн. Theогийн ээж энэ хүүг эмнэлэгт төрүүлсэн. За эмнэлгээс гарахад бол түүний хүүгийн цогцос хийсэн жижиг хайр цог өгөөд явуулсан. Ээж нь эмнэлгээс гараад гэртээ орж ирвүүгүй юу? Бүлгийн удирдагч өрөөнд нь орж ирээд хүүгийнх нь цогцыг булааж аваад яваад өгдөг. Мэдээж ээж нь хүүг нь хаашаа авч явааг асуухад тэд юу ч хэлээгүй. Хуучин гишүүдийн хэлснээр бол удирдагчид амьгууд өрсөн бүх хүүхдүүдийг хаалттай суурингийн хүмүүс бараг мартсан, өвсөнд дарагдсан нэгэн хэсэгт тусад нь булдаг байсан гэж мэдгдсэн. Тэднийг бол нийгэмлэгийн бусад нас барсан гишүүдтэй хамт оршуулдаггүй байсан. За мэдээж хүүгийн цогцыг авч явсныхаа дараа удирдагчид Theогийн ээжийг шууд ажилд нь буцааж оруулсан. Ер нь л энэ суурьнд байсан эмэгтэйчүүд бараг л робот шиг байсан гэж хэлэхэд бараг буруудахгүй байх. Яагаад тэгэхээр тэднийг үргэлж зөөлөн дуулууртай бай, асуудал бүү үсэг, өөрийн гэсэн бодол үзэл санаатай байж болохгүй гэж сургасан. Мэдээж энэ бүлэгт бол хэний ч амьдрал сайхан байгаагүй байх. Бүгдд нь аимшигтайсан. Гэхдээ эмэгтэйчүүд болон бага насны охид бол хамгийн их зовж байсан нь тодорхой харагдав. За ингээд энэ бүлэг бол тасралтгүй томорсоор байсан болохоор Невилл нийгэмлэгээ Шинэ Зеландын бүр илүү тусгаарлагдсан газар руу нүүлгэхээр шийдсэн. За тэр нь бол миний эхлэхдээ дурдсан Greymouth хотоос зүүн тийш машинаар ойролцоогоор 1 цагийн зайтай явдаг энэ газар. Невилл тэнд бүх гишүүдэд байрлуулахын тулд хит хитэн том дотор байр бариулсан. Өөрөөр хэлбэл нэг дотор байранд хит хитэн гэр бүл хамт амьдардаг байсан гэсэн үг. За энэ дотор байрны орчин нь бол үнэхээр давчуу, ямар ч хувийн орон зай гэж байхгүй. Аав ээж олон хүүхдүүд бүгдээрээ нийлээд ганц өрөөнд зэрэгцээд унтдаг байсан. Ингээд тэднийг нөгөө шинэ газар руугаа нүүхийн яг өмнөх нь Невиллийн анхны эхнэр Gloria нь тархины хавдраар нас барчдаг. За тэгэнгүүт Невилл бол түүний дурсгалыг хүндэтгэж байна гэж жүжиглээд шинэ хаалттай суурингаа Gloriагийн Христийн нийгэмлэг гэж за хожим бол бидний мэдих Gloria Vale гэж нэрлсэн түүхтэй. Gloriаг өнгөрсний дараа Невилл бүр дахин 2 ч удаа гэрэлсэн байдаг. Түүний дараагийн эхнэр нь гэрлээд удалгүй нас барсан. Гэхдээ амар тэнэг заяо. Тэр эмэгтэй нь бол аль хэдийн 80 гарсан хөгшин байсан. Харин Невиллийн 3 дахь эхнэр бол ердөө 17 настай байсан. Харин тэр охинтой гэрлэх үед Невилл өөрөө 60 гаруй настай байсан. За яг эндээс харах юм бол энэ Невиллийн бэлгийн чиг хандлага бол зүгээр л замбраагүй, өөрөөсөө хөгшин хүнтэй бэлгийн харилцаанд орж гэрлэн, өөрөөсөө дүү хүнтэй ч суун, за бүр өөрийнхөө эрэгтэй хүүхдтэй ч бэлгийн харилцаанд орж исэн. Тэгэхээр энэ хүн бол мал амтантай ч гэсэн бэлгийн харилцаанд ордог байсан баг. За гэхдээ энэ бол зөвхөн миний бодол шүү. За яг энэ үеэс Невилл бүх гишүүдтэй нэг тушаал өгсөн. Тэр нь юу гэхээр гаднах ертөнцийн нэрээ бүр мөсөн устгаад оронд нь шашны утга учиртай шинэ нэр сонгох дүрм зохиосон. За өөрөөртөө болохоор Hopeful Christian буюу итгэл найдварт Christian гэдэг нэр авсан. За би та нарт зүгээр бусад гишүүдийн нэрийг зүгээр сонирхуулаад хэлгээд сайн дурын шав, хувиршгүй баяр баясгалан, үнэнч мөргөж, за бүр нэг жоохон хүүхдүүд бүр үг дуугүй захирагдагч гэсэн нэр хүртэл өгсөн. За тэгээ бүгдээрээ л нэг шашны холбоотой янз бүрийн нэрс авсан. За явсаар байгаад энэ Gloria Vale гэдэг газар бол гаднаасаа шашны номлогч чиг харагддаг ч гэсэн цаагаараа бол асар их хөрөнгөтэй санхүүгийн аврах том сүлжээ болоод хувирсан. Тэд Шинэ Зеландын өмнөд дарал дээр хид хідэн ашигтай бизнесүүдийг зэрэг эрхэлдэг болсон байсан. Асар том сүний фармтай Шинэ Зеланд даяараа богино хэмжээний нислэг үйлддэг хувийн онгоцны компанитай бүр бууг боловсруулах томоохон бизнес хүртэл ажилуулдаг байж. Эдгээр бүх бизнесүүд нь нийлээд жил бүр тэдэнд асар их за бүр хэдэн сая долларын цэвэр орлого оруулдаг байсан. Зөвхөн сүүний фарм нь гэхэд л жил бүр дор хаяж хэдэн сая доллар авчирдаг байсан байгаа юм. Мэдээж энэ бүх хүнд хүчээр ажил бизнесүүдийг хаалттай суурьнд хашигдсан нөгөө хөөрхий гишүүд өөрсдөө өдөр шөнөгөө зүтгэж ажилуулдаг. За тэгээд энэ хүмүүсийг бол ер нь бол 7 хоногт дор хаяж 70 цаг ажилдаг байсан гэж үздэг. Та нар тэгээд энэ Невиллийг энэ хүмүүстэй хэдэн төгрөгийн цалин өгдөг байсан гэж бодож байна? Bingo.
юу ч төлдөггүй байсан заяа. Товчондоо бол Невил өөрийг нь цохроор шуудтай, дээрээс нь түүний асар их ашигтай бизнесүүдийг цохор зоосны ч цалингүй өдөр шөнөгүй зүтгүүлж ажилуулдаг бүхэл бүтэн хувийн хаант улсыг байгуулад авсан гэсэн үг. Гэхдээ Невилийн өөрийнх нь хэлж байгаагаар бол гишүүд нь цалин авч байгаа. Яагаад гэвэл тэд суурин дотроо ямар ч түрээс төлөхгүй үнгүй амьдардаг, эрүүл мэндийн зардал, идэж уух, хоол хүнсэндээ нэг ч төгрөг зарахгүй бүх хэрэгцээгээ тэндээсээ хангадаг. Тийм болохоор энэ араатны нүдээр бол энэ нь тэдний авч байгаа хангалттай том цалин. Нэг баримтат кинон дээр нь сурвалжлагч энэ талаар нэг гишүүнээс нь юм асуудیں۔ Тэр хэлэхдээ энэ нийгэмлэгийн нийт хөрөнгийн үн цэнийг та мэдхүү гэхэд нь гишүүн эргэн тойрны харахад бол ойролцоогоор 18 сая доллар байгаа гэж хэлнэ. Та эндээс цалин авдгүй гэсэн чинь үгүй ээ, энд харагдаж байгаа зүйлс чинь л бидний цалин. Би байртай байна, гэрлэх үед минь өөрийн гэсэн өрөө гаргаж өгнө. Гэрсний дараа бүх зүйлээр хангана. Үр хүүхэд минь төрөхөд бүх зардлыг нь даана, эмнэлгийн зардлыг ч гэсэн төлнө гэдэг. Сурвалжлагч тэгсэн чинь гэхдээ хэрвээ та эндээс явхаар шийдвэл юучгүй хоосон хоцрон нэстэй гэхэд тийм ээ, тэр үнэн. Гэхдээ энд амьдралын бүх хэрэгцээг минь хангаад өгчөж байгаа. Хэрвээ би гадагшаа нийгэмд гарч ажил хийвэл энд үнгүй авч байгаа бүхнээ худалдаж авахын тулд л хамаг мөнгөө үрж дуусгана. Эцэст нь ялгаагүй л авч гарах зүйлгүй хоцорно гэж ярьсан байдаг. Түрүүн ярьсанчлан энэ хүмүүс бол бага наснаасаа эхэлж ажилладаг байсан. Энэ бол хүүхдүүд хүртэл албатан хийдэг боолын хөтөлбөр. За энэ шинэ газраа ирээд төвхнөд удаагүй байхад нь хуучин гишүүдийнх нь нэг нь Невил Куперийн эсрэг ноцтой жигшүүртэй мэдүүлэг гаргаж ирсэн. За тэр хүнийг бол Ивет Олсон гэдэг тэр 80-аад онд Spring Bank-т байхад нь хаалтаа суурьнд гишүүн байгаад ямар нэгэн байдлаар энэ бүлгээс зугтаж чадсан хүн. Зугтсныхаа хэдэн жилийн дараа Ивет бол маш их зориг гараад цагдаад хандаад Невил Купер өөрт нь бэлгийн хүчирхийлэл үйлцэн тухай мэдүүлсэн. 80-аад оны эхээр Ивет бол 16 настай байсан. Тэрээр тиймгэх 14 настай хүүтэй нууцаар үерхэж эхэлсэн. За удалгүйдэд хамтдаа Spring Bank-аас оргож чадсан ч гэсэн баригдаад хүчээр буцаад ирсэн. Буцаж ирснийхэн дараа Невил тэднийг нууц ёслолоор гэрлүүлсэн. За энд бол тэд 16, 14 настай хоёр хүүхэд байсан гэдгийг санах хэрэгтэй. Гэсэн ч тэднийг гэрлүүлснийхаа дараа тэдний хамт амьдрахыг зөвшөөрөөгүй, харин эхний 2 жилийн турш тус тусдаа эцэг эхтэйгээ хамт амьдарсан. Энэ хугацаанд Невил Иветийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бүр мөсөн эвдэхийн тулд санаатаагаар дарамтлж эхэлсэн. Тэрээр Иветийг байнга янхан гэж доромжилж Spring Bank-аас оргосныхын төлөө өөрөөс нь байнга өршөөл гуйхыг албаддаг байсан. 2 жил өнгөрсний дараа Невил тэднийг хамт амьдрахаас өмнө заавал гэр бүлийн зөвлөгөөнд хамрагдах ёстой гэж шийдсэн. Тэгээд мэдээж өөрөө тэр зөвлөгөөг нь явуулсан. Тэр хоёр хүүхдэд хамттан зөвлөгөө өгөө зогсохгүй тус нь ч гэсэн уулзаж зөвлөгөө өгдөг байсан. Иветтэй ганцаарчилсан уулзалт хийх үеэрээ Невил түүнд маш харгас гажуу даргаар бэлгийн хүчирхийлэл үлдэж эхэлсэн. Тэр Иветийг орон дээр хөвтүүлээд тосонд норгосон урт модон хэрэгслээр хүчирхийлдэг байсан. Тэгээд тэр юу гэж хэлдэг байсан гэж энэ бол тимийн бэлэг эрхтний хэмжээг тааруулж хийсэн мод гэж хэлдэг байсан. Хэрвээ энэ үнэн бол тимтэй хийдэг байсан тэр зөвлөгөө гэх үеэрээ ямар аимшигтай зүйл хийдэг байсан болоо гэж бодхоос ч аймаар. Энэ хүчирхийлэл бол 3 өдөр дараалж үргэлжилсэн. Ивет босож зүхтгийг оролдох бүрд Невил түүнийг буцааж орон дээр түлхэж унагадаг байсан. Тэгээд дээрэс нь хэрвээ чи үүнийг зөвшөөрөхгүй бол тимтэй хизээч хамт амьдруулахгүй гэж сүрдүүлдэг байсан. Ингээд хэдэн жилийн дараа Ивет эцэст нь тим болон хүүхдийнхээ хамт энэ шашны бүлгээс оргож чадсан. Түүнийг цагдаад хандахаар шийдэхэд хүргэсэн гол шалтгаан нь бол зээдүүн багтаа энэ бүлгийн нэг эрэгтэй гишүүний удаа дараагийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай өөрт нь ярьсан явдал байсан. Зээдүүд нь тохиолдсон энэ хэрийг Иветэд өөрийн туулсан бүхнийг илчилж ямар нэг өөрчлөлт авчрахын төлөө тэмцэх зориг өгсөн. Гэхдээ бодит байдал дээр бол бүх зүйл түүний найдсан шиг өрнөөгүй. 1994 онд цагдаа нар суурьнд нэгжлэг хийж Невилийг баривчилсан. Харин Невил өөрийгөө өмгөөлөхдөө би тэр модон хэрэгслийг зөвхөн эмчилгээний зориулалтаар өөрөөр нь ашиглуулсан гэж мэдүүлсэн. Түүнээс гадна өөр 4 эмэгтэй мөн Невилийн эсрэг ижил төстэй мэдүүлэг өгсөн. Тухайн үед шашны бүлгээс нь аль хэдийн гарцсан байсан Невилийн төрсөн хүү Фил хүртэл шүүхэд аавынхаа эсрэг гэрчилсэн.
Фил шүүх дээр аавда ямар бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухай бүгдийг нь дэлгэрэнгүй ярьсан. Эцэст нь Невил садар самун үйлцэн 10 хэрэгт буруутай гэж үзэгдэж 6 жилийн хорих ял сонссон. Гэхдээ энэ ял бол мэдээж хийсэн хэрэгтэй харьцуулахад маш хөнгөн. Гэхдээ үүнээс ч дор зүйл болдог. Невил давж заалцсны дараа түүнд дахин шүүх хурал хийх эрхийг олгож шинэ шүүх хурлаар тэр ердөө 3 хэрэгт буруутай гэж үзэгдэж 5 жилийн хорих ял аваад 2 жил хүрэхгүй хугацаанд хоригдоод суллагдсан. Харин Глория дахь дагалдагчид гаднах ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан байсан болохоор Невил яг ямар хэрэгт ял авсныг огт мэдээгүй. Харин тэр хооронд удирдагчид тэдэнд худал мэдээлэл өгч Невилийг бурхны үгийг түгээснийхэн төлөө хавчигдан шоронд орсон гэж ойлгуулдаг байсан байгаа. Дагалдагчтай гадны мэдээлэлээс хол байлгахын тулд удирдагчд бол их л хүчин чармаалт гаргадаг байсан. Тэд хотоос хуучин сонинуудыг авчирч галтгооны зуух асаахад ашигладаг байсан. Гэхдээ сонин гишүүдэд өгөхөөс өмнө бүгдийг нэг бүрчлэн шалгаж харуулахыг хүсээгүй нийтлүүдээ хайчилж авдаг байсан. За үүний улмаас хүмүүсийн гар дээр очих сонины том хэсгүүд нь байхгүй цоорхоо болцсон байдаг байсан. Ийм уйтгартай ажлыг хийдэг байсан нь бол ганцхан зорилготой. Гишүүдийг Глориагийн гаднах амьдралаас бүрэн тусгаарлах. За үүний ачаар Невил бол энэ шашны бүлэгдэх эрх мэдлээ хизээч алдаагүй. Тэр шоронд байхдаа ч гэсэн тушаал, зааварчилгаа илгээсээр байсан суллагдсан дараадаа шууд Глория руу буцсан. За харин буцаж очихдоо дагалдагчдынхаа нүдэнд бол тэр Христийн шашны төлөө хавчигдсан том баатар юм шиг харагддаг. Гэхдээ хууль эрх зүйн асуудал бол үүгээр дуусаагүй. Дараагийн олон жилийн турш Глория боолын хөдөлмөр, бэлгийн хүчирхийлэл зэрэг олон ноцтой асуудлаар хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсаар ирсэн. Глориагийн асуудал бол зөвхөн хүчирхийлэлээр зогсоогүй, тэнд хит хитэн эргэлзээтэй нас баралт бүртгэгдэж байсан. За ингээд 2015 онд нэгэн гишүүн харамсалтайгаар амиа алдснаар тус бүлэг дахин дуйлааны эзэн болдог. За тэнд амьдрах орчим нь маш давчуу, өвчин хурдан тархдаг байсан болохоор дотор байр бүрд өвчнүүдийг тусгаарлах тусгай өрөө гаргацсан байсан. 2015 оны 6 сард тусгаарлах өрөөнд байсан Даун синдромтой 14 настай Prayer Ready гэх охин нас барсан. Тэр өвдөөд за ханаад хүрсэн үү юу байсан бүүмэд ямар ч байсан тэр тусгаарлах өрөөнд шилжүүлэгдсэн. Тэр орой хоолыг нь тусгаарлах өрөөнд нь авчирч өгсөн. Prayer хоолоо сайн зажилж идэж чаддаггүй байсан учраас хин нэг нь хоолыг нь үргэлж жижиглэж өгөх шаардлагатай байсан. Тухайн үед бол Prayer-ийн ээж Sharon түүнтэй хамт өрөөнд байсан ч гэсэн өөрийн хоолоо microwave-д халааж байсан болохоор охин руугаа хараагүй байсан. Ингээд Prayer хоолоо жижиглээгүй чигээр нь идэж ихээснийг нь анзаараагүй. Ингээд Prayer охин нэг том маханд хаахаж игэлэхэд ээж Sharon нь юу хийхээ мэдгүй зүгээр сандарч эхэлдэг. Өрөөнд өөр нэг том хүн байсан бөгөөд тэр Prayer-ийн хоолойд тээгэлсэн махыг гаргах гэж оролцсон ч амжилт олоогүй. Тиймээс тэд яаралтай гаднаас тусламж дуудах хэрэгтэй болдог. Гэхдээ нэг том асуудал байсан нь тэд өрөөнөөс гарч чадахгүй байсан. Яагаад тэгэхээр хаалганы бариулыг зориуд ажиллагаагүй болгоод ингэснээрээ дотор байсан хүмүүс өөрсдөө гарч чаддаггүй байсан. Эцэст нь нэг хүн цонхоор авирч гарч чангаар орилж тусламж дуудсан. Харамсалтай нь тусламж ирэх үед аль хэдийнэ оройтсон байсан. Ингээд 14 настай Prayer Ready гэдэг охин амнасаа алдсан. Хуучин гишүүдийн ярьснаар бол тусгаарлах өрөөний хаалганы бариулыг ажиллагаагүй болгох нь удирдагчдын тогтмол мөрддөг журам байсан гэдэг. Тэдний тайлбарласнаар энэ нь бага насны хүүхдүүд санамсаргүйгээр өвчтөе хүмүүсийн өрөөнд орж халдвар авах эрсдлээс сэргийлэх зорилготой байсан гэж тайлбардаг. Энэ бүлгийн гишүүд бол энэ талаар санаа зовж байгаа удирдагчдад бол өмнө нь зөндөө хэлж байсан. Гэхдээ тэдний анхааруулгыг өвөл тоомсордог байсан байна. Энэ охины нас барсан хэргийг хэсэг хугацаанд нууцлахыг оролдсон тэд бүр шүүхээс энэ хэргийн талаар мэдээлэл нийтлэхийг хориглосон захирамж хүртэл гаргуулж чадсан. Гэхдээ хожим тэр захирамж хүчингүй болж олон нийт юу болсон талаар хариулт шаардаж эхэлсэн. За харин хэвлэл мэдээллийн байгууллагад энэ хэргийг сурвалжилж эхэлсэн нь Невилийн дургу хүрэгдэг. Невил хэвлэл мэдээллийн хэрэгслийг үргэлж үзен яддаг байсан. Тэр дагагчдаа хэвлэл мэдээллийг байнга муулж өөрийнх нь нууцлахыг хүссэн асуудлыг олон нийтэд дэлгэж байна гэж буруутгадаг байсан. Prayer охины өхлийн талаар аль биесны мөрдөн шалгалт явуулсан ч эцсийн дүгнэлтээр бол хаалганы бариулыг ажиллагаагүй болгосон нь үхэлд нь нөлөөлөөгүй гэж үзсэн. Яагаад тэгэхээр өрөөнд гарах цонх байсан гэж тайлбарлсан байгаа. Гэхдээ энэ дүгнэлтээ бол олон хүн санал нийлдэггүй. Хэрвээ хаалга хэвийн ажилтдаг байсан бол Sharon охиноо хахаж эхлэх үед шууд гүйж гарч тусламж дуудах байсан. Ийм эзэгтэй үед хэдхэн секунд л амь нас үхлийн ялгааг шийддэг. Гэхдээ эцсийн шийдвэрээр Gloria ямар ч хариуцлага хүлээгүй. Гэхдээ нэг
нэг амар заваа юм байгаа заяа. Prayer-ийн оршуулгын дараа Neville түүний аав Clement нь очиод юу гэж хэлсэн гэж одоо Prayer нас барцсан болохоор ядаж сүмийн бусад гишүүдэд бэлгийн хүч эрхийлэлд өртөхгүй боллоо гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл одоо хүүхдээ алдаад гашуудаж байгаа эцэгч охин чинь үхсэн нэг талаараа сайн хэрэг одоо хүчирхийлэхгүй штэ гэж хэлсэн байгаа байхгүй юу. 2018 онд Gloriад дахин нэг с жигтэй үхэл бүртгэгдсэн 20 настай Sincere гэх залуугийн хэрэг. Тэрээр Gloriагийн эзэмшдэг будгийн цэхэд ажиллаж байхдаа ухаангүй олдоод нисдэг тэргээр эмнэлэгт хүрэгдсэн ч гэсэн амьсгалын аппарата даалгүй нас барсан. Олон хүний үздгээр тэр амиа хорлсон байх магадлалтай. Sincere-ийн эгч Rose-ийн ярьснаар энэ нийгэмлэг бол дүүд нь харгас хандаг байсан. За ялангуяа Neville түүнд онцгой дургу. Sincere төрөлхийн сонсголын бэрхшээлтэй байсан болохоор Neville-ийн өгсөн тушаалыг сонсож чаддаггүй байсан. За энэ нь бол Neville-ийн уур хилэнг батраадаг байсан. Үүнийг харсан бусад хөвгүүд Neville-ийг дуурайгаад Sincere-ийг гадуурхаж байнга доромжилж дээрлэж эхэлсэн. Үүнээс нь болоод хүмүүсээс дүүлж үргэлж өөрийг нь шоолж байгаа юмд айдастай амьдрах болсон. Тэр уг нь бол ухаалаг, сайхан сэтгэлтэй хүү байсан ч нас сахих тусам дээрлэгэлт улам ширүүсж байнгын дарамтнд байсан залуу заримдаа уураа барьж чадгаа байж өөрийгөө тайвшруулахын тулд гараа өмднийхөө халаас нь хийж явдаг болсон юм байна. За гэхдээ энэ нь бол Gloriагийн дүрмэд харшилж байсан болохоор Neville-с дахин шийтгэл хүлээдэг. Эцэст нь ээж нь хөөрхийн амьтанд түүнийг асуудалд оруулахгүй тул бүх өмднийх нь халаасыг оёж битүүлсэн. Гэхдээ тамлал бол үүгээр зогсоогүй. Бусад хүүгүүд түүнийг ариун цэврийн өрөөний тасалгаанд хүртэл түгжиж дарамталдаг. Багш нар нь хүртэл сурагчдын өмнө түүний сонсголын аппаратыг доогдолдог байсан. Доогдуулахаасаа залхсан Sincere аппаратаа авч тавихаар багшийнхаа хэлснийг сонсож чадаагүйхээ төлөө дахиж шийтгүүлдэг байсан. Тэр мөн нэг ч Rose будгийн цэхийн дарга нь өөрийг нь төмөр хоолоогоор зоддог байсан тухай ч ярьсан. Түүнчлэн олон удаагийн бэлгийн хүчирхийллийн золиос байсан. За хожим нь бүр аав нь доор хаяж нэг ийм тохиолдлыг мэддэг байснаа хүлээн зөвшөөрсөн. Нас барахаасаа ердөө 2 сарын өмнө түүнийг эцэг эхтэйгээ амьдардаг байсан дотор байрнаас нь хүчээр гаргаад насанд хүрсэн эрэгтэйчүүдийн байр руу нүүлгсэн. Ингэснээрээ тэр гэр бүл найз нөхдөөсөө бүрэн тусгаарлагдсан. Игч Rose-ийн хэлснээр тэр ирчүүдийн байшин нь бол Gloria дахь хамгийн нэр хүндгүй аимшигтай газар байсан. Яагаад тэгэхээр тэнд зөвхөн ихнэр нь оргоод зүхтцсан эсвэл гэр бүлээ хаяж ирсэн ирчүүд, за мөн удирдагчдаас хизээж гэрлэх зөвшөөрөл авч чадаагүй ганц бие хүмүүс л амьдардаг байсан. За энэ Sincere бол удирдагчдаас ихнэр сонгож өгөхийг олон удаа гуйсан ч гэсэн дандаа татгалзан хариу авдаг байсан. Түүнд сүмд үнэнч байх амлалтанд гарын үсийг зурх эрх ч өгөөгүй. Гэтэл энэ амлалтгүйгээр хинч гэрлэх эрхгүй байсан. Үеийнхний хэдийнэ гэрлэж үр хөвгтэй болоод байхад 20 настай Sincere ганцаараа хоцорсон. Энэ гаж урсгалд хүний үн цэнийг зөвхөн гэр бүл зохиож сайн Христэд итгэж болсноор нь хэмждэг. Энэ нь диваажинд очих гол шалгуур гэж сургадаг байсан. Гэтэл Sincerед үүний алийг нь хийх боломж олгоогүй нь түүнийг ямар ч үн цэнгүй мэд мэдрүүлсэн нь гарцаагүй. За энэ игч Rose нь бол бүр дараа нь энэ бүлгмээсээ гараад гаднах амьдралыг үзэж эхэлснийхаа дараа дүүгээ сонсголын бэрхшээлээс гадна зам магадгүй аутизмын эмгэгтэй байсан болов уу гэж дүгнсэн байдаг. Гэтэл үүнээс нь болоод хүүхдүүд төдийгүй өөрсдөө багш Христийн удирдагч гэх насанд хүрэхчэд хүртэл нийлж гадуурхаж тамалсаар байсан. Ирчүүдийн байранд очсноос хойш тэр гэр бүлтэйгээ уулзах ч ирэхгүй болж бүх цагаа нөгөөх ганц бие ирчүүдтэй өнгөрөөхөөс өөр аргагүй болсон. Ингээд уг байранд шилжснээс ердөө 2 сарын дараа нас барсан. Rose болон шашны бүлгээс зугцсан хүмүүс Sincerийг нас барахынхаа өмнө сэтгэл зүйн туйлд орцсон байсныг гэрчилдэг. Харин Gloriад үлдсэн хүмүүс эсэргээрээ түүнийг ямар ч дарамтгүй аз жаргалтай байсан гэж зүтгэсэн. Эцэст нь мөрдөн шалгагчид түүний өхлийг осол гэж дүгнсэн. Тэдний үзнээр энэ нь Gloriагийн өсвөр насныхны дунд дэлгэрсэн бие биенийхээ амьсгалыг боож ухаан балардах мэдрэмж авдаг аюултай тоглоомноос болсон байх магадaltaй гэж үзсэн. Гэхдээ Sincerийг өөрөө ийм зүйл хийдэг байсан гэх ямар ч нотлохоо олдоогүй. За Rose бол энэ дүгнэлтэнд сэтгэл дундуур үлдсэн бөгөөд мөрдөн байцаалтыг хангалтгүй гэж үзсэн. Энэ албан ёсны дүгнэлт бол 2025 оны 3 сард гарсан. Түүнээс хойш дахиж албан ёсны шинэ баримт нэмэгдээгүй байгаа. Олон жилийн турш Gloriад хүүхдүүдийг системтэйгээр зодож тамалдаг байсан аимшигт мэдээллүүд бол гарсаар л байсан. За тэдний нэг бол Connie Reid. Connie бол нөгөө нас бардаг охин Prayer-ийн төрсөн эгч нь. Дүүгээ өөд болсны дараа Connie энэ гаж урсгалаас оргож чадсан. Тэгээд 2018 онд цагдаагийн газарт очиж өөрийн аавыг хүүхдүүдэд тарчлаадаг байсан хэрэгээр гомдол гаргасан. Gloriагийн бусад аавуудын адил
Claim өчүүхэн зүйлээс болж заримдаа зүгээр л ууртаа ирсэн үедээ эхнэр хүүхдүүдээ хэрцгийгээр зоддог байсан. Тэр бүр Down syndromeтой байсан дүү Prairie-г нь хүртэл хайр найргүй тамалдаг байсан. Хожим нь аав нь бол өөрийн үйлдэлийг зөвтгөөгүйч гэсэн Gloria-гийн соёл ирчүүдийг эхнэр хүүхдээ биеийн шийтгэлээр хүмүүжүүлэхийг шахдаг байсныг хүлээсэн. Дээрээс нь бүлэглэлийн бизнес 7 хоногт 70 цаг цалингүй ажилладаг байсан болохоор туйлдаа хүртэл ядарсан нь уураа гаргах шалтгаан болдог байсан гэж тайлбарласан. Эцэст нь Claim хэрэгээ хүлээгээд шүүгээс 12 сарын хяналттай ял сэтгэл зүйн зөвлөгөө авах шийдвэр сонсоод Connie-д $1000 нөхөн төлбөр төлөхөөр болсон. Энэ ял бол түүний амьдралын эргэлтийн цэг нь болоод Gloria-гийн удирдагч болно. Нөгөө хончдын охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлддэг бэлгийн хүчирхийлэл тогтолцооны гажуудлыг өөрөөр харах эхлэл нь болсон. За тэрээр удирдлагаас харин асуулт асууж эхэлмэгц эхнэр Sharon-ы хамт дотор байрнаасаа шууд хөөгдсөн. Гэхдээ хэдэн 10 жил тэнд амьдарч тэдний үр хүүхэд Aч Зэнер за бүр талигаач охин Prairie-ийн Cheryl хүртэл Gloria-гийн газарт байсан болохоор тэд бүр мөсөн явж чадаагүй. Тэд хуучин бизнесийн барилгад урилгагүй зочин мэт маш хүнд нөхцөлд амьдарсаар 2022 онд Gloria-гийн удирдлагын эсрэг шүүхэд гэрчээр оролцсон. 2017 онд дараа нь 2020 онд хуучин гишүүд Gloria-гийн хөдөлмөрийн талаар мэдүүлэг өгсөний дараа төрийн байгууллагууд 2 удаа мөрдөн шалгалт явуулсан. Гэхдээ 2 удаагийн шалгалтын дараа хөдөлмөрийн хяналтын байгууллага Шинэ Зеландийн хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Gloria-д ажил олгогч ажилтан гэсэн харилцаа байхгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. За өөрөөр хэлбэл тэдгээр хүмүүсийг ажилтан биш, харин сайн дурын ажилтан гэж үзсэн. Тэр байтугай 5 настай хүүхдүүд хүртэл олон цагаар ажилладаг байсан гэх мэдүүлгийг сонссон хэрнээл ийм дүгнэлт гаргасан. Гэсэн ч асуудал бол үүгээр дуусаагүй. 2022 болон 23 онд Gloria-гийн эсрэг олон сая долларын 2 иргэний нэхэмжлэл гарч ирсэн. Хуучин гишүүд өөрсдөө сайн дурын ажилтан биш, харин төрсөн цагаасаа эхлэн албатан хөдөлмөрт өртсөн хүмүүс гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн. Тэд өөрсдөө насан туршдаа бусдад үйлчилж, цалингүй ажиллаж, удирдагчдын дансанд сая доллар хуримтлуулахын төлөө төрсөн мэт амьдарсан гэж үздэг. Хэрвээ тэднийг сайн дурын ажилтан гэж үзвэл мэдээж хэрэг бол ингээд дуусчихна. Харин ажилтан гэж үзвэл Gloria олон жилийн турш хийлгэсэн хөдөлмөрийн төлөө олон хүнд асар их хэмжээний мөнгө төлөх шаардлагатай болох байсан. Харин сүмийн тал бол өөр байр суурьтай байсан. Тэд гишүүдээ ажилтан биш, харин сайн дурын ажилтан гэж мэдэгдсэн. Мөн хуучин гишүүд өөрсдөө гарын үсэг зурсан нь өөрсдийн хүсэлтээр бурханд үйлчлэхээр шийдсэний нотлохоо гэж тайлбарладаг. Гэхдээ хуучин эмэгтэй гишүүд нь бол үүнд нь ингэж хариулдаг. Бид нар анхнаасаа л энэ шашны бүлэгт турсан. Өөрсдийн хүслээр хизээч илсээгүй. Төрсэн цагаасаа эхлээд гарын үсэг зурхгүй бол тамд очино гэж итгүүлж өсгсөн. Тийм байхад үүнийг сайн дурын сонголт гэж хэлэх боломжгүй гэж тэд үзэж байгаагаа мэдэгдсэн. Аз болоход энэ удаа шүүх хуучин гишүүдийн талд шийдвэр гаргаж тэднийг сайн дурынхан бус албан ёсны ажилтан байсан гэж тогтоосон. Энэ бол Gloria-д 1960-ад оноос хойш хүүхдийн албатан хөдөлмөр хэрхэн цэцэгдэж байсныг илчилсэн хохирогчдын том ялалт болсон. Бүлэглийг үндэслэгч Neville Cooper 2018 онд 92 наснда хорт хавдраар нас барсан ч гэсэн түүний байгуулсан харанхуй хаан тус оршин тогтносоор үлдсэн. Түүнийг өөд болоход хүү Phyllis нь аав чинь нас бараад хаана очих болоо гэж асуухад харин тэр бүтээгчийнхээ өмнө зогсоод амьдралыг нь сүйтгэсэн хүн бүрийнхээ өмнөөс хариуцлага хүлээнгүй. Тэр шууд тамд очино гэж хариулсан. Гэхдээ Neville нас барснараа бүх зүйл дуусаагүй. Түүнээс хойш жилсэн Gloria дотор гарсан бэлгийн хүчирхийллийн талаар олон шинэ хэрэг ил болсон. Одоо би та нартай энэ хэрэгтэй холбоотой хүмүүс ямар ял авч өгснийг ярьж өгч байна. Энэ хэсэг бол үнэхээр бухимдуулмар яагаад иймхэн ял авч байгаа юм бэ гэж бодогдмоор. 2022 онд 43 настай Joseph 12-оос доош насны нэг охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдсан. Хохирогчийн мэдүүлгээр бол Joseph охины хүчээр дарж бэлгийн харцааг дуурайсан үйлдэл хийдэг байсан. Мөн хэд хэдэн удаа биедэн зохисгүй хүрж дор хаяж нэг удаагийн хүчирхийлэл нь эхнэр хүүхдүүд нь нэг өрөөнд байхад болсон. Тэр бэлгийн хүчирхийллийн нэг хэрэг садар самуун үйлдлийн 3 хэрэгт бурууга хүлээн зөвшөөрч 2 жилийн хорих ялыг авсан. Мөн 2022 онд 41 настай Timothy 2005 онд машины ард 12 настай охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгээ хүлээсэн.
Тэр мөн олон жилийн турш 2 хүүхдэд үүнтэй төстэй хүчирхийлэл үйлснээ хүлээн зөвшөөрсөн. За ингээд нийтдээ тэр 7 хэрэгт бурууга хүлээсэн. Эхэндээ түүнд бол 2 жил 5 сарын хорих ял оноосон ч дараа нь ялыг нь 21 сар болгож өөрчилсөн. Дараагийн хүн бол Ferment Canaan 2004-өөс 2018 оны хооронд тэр шөнөөр бага насны охидын өрөөнд орж унтаж байхад нь бэлгийн хүчирхийлэл үүлддэг байж мөн охтууд дүүнрээ хүртэл харж байх үед нь хүчирхийлэл үүлдэг байсан. Тэр 8 хэрэгт бурууга хүлээн зөвшөөрч 4 жил 6 сарын хорих ял авсан. За гэхдээ Neville Cooper-с хойших хамгийн ноцтой хэрэгтэн гэж тооцогддог хүн бол Jonathan Benjamin. За тэр бол 86-аас 2017 оны хооронд Gloria-гийн олон хүүхдийг удаадараа хүчирхийлсэн. За хохирогчдын ярьснаар бол хүчирхийлэл нь маш олон газар хамтдаа кино үзэх үдэш, унтлахын өрөө, нийтийн галтгоо, шүршүүрийн өрөө, найрал дууны бэлтгэлийн үеэр хүртэлгээд хаасаагүй болдог байсан. Хамгийн аимшигтай нь түүнд хүүхдүүдийг асрах үүргийг хүртэл өгсөн байдаг. Тэр хүүхэд харж байхдаа ч гэсэн тэднийг хүчирхийлдэг байсан. Хохирогчдын нэг нь бол тухайн үед дөнгөж 5 настай байсан. Түүнд олон хохирогчтой холбоотой нийт 20 хэрэг тулгасан. Ингээд 2024 онд 11 жил 10 сарын хорих ял сонссон. Одоогоор энэ нь бол Gloria-тай холбоотой хамгийн урт хорих ял болж байгаа. За ингээд дараагийн Gloria-гийн хүчирхийлэгч бол Howard Temple. Одоо тэр бол 86 настай. Тэр Gloria-д элсхээсээ өмнө Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн инженер хүн байсан. 2018 онд Neville Cooper нас барсны дараа тэр шашны тэргүүн болсон. Гэхдээ 2025 оны 7 сард Howard Temple эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эсрэг үйлдсэн садар самуун халдлагын 5 хэрэг, садар самуун үйлдэлийн 5 хэрэг, мөн ердийн халдлагын 2 хэрэгт бурууга хүлээн зөвшөөрсөн. 2025 оны 12 сард шүүгээс түүнд 26 сарын ял өгсөн ч түүний өмгөөлөгч давж заалсан байгаа. Одоогоор тэр барьцаа төлөөд сул явж байгаа. Түүний өмгөөлөгчийн зорилго бол ялыг ядаж 2 жил болон түүнээс доош болгох. За хэрвээ ял нь 2 жилээс доош болох юм бол энэ хүн шоронд орохгүйгээр гэртээ байх боломжтой болно гэсэн үг. Одоогийн байдлаар энэ тал дээр бол нэмэлт мэдээлэл алга байна. Цагдаагийн байгууллага бол энэ Gloria Valley одоо хүртэл шалгасаар байгаа. За тентхийн албадан хөдөлмөр болон боолчлолын шинжтэй асуудлуудыг улам гүнзгийрүүлэн мөрдөж байгаа. Гэхдээ хөшгөний цаанууд яг юу болж байгааг тааварлахад хэцүү. Яагаад тэгэхээр олон жилийн турш энэ бүлэглийг зогсоох, хохирогчдыг хамгаалах маш олон боломж, ноцтой мэдүүлгүүд гарч байсан ч гэсэн холбогдох байгууллагууд үүргээ биелүүлээгүй. Тэд 50 гаруй жилийн турш тэнд юу болж байсныг мэдсээр байж нүдэ анаад өнгөрсөн үү? Эсвэл шийдвэрлэхэд хэтэрхий ээдрэгтэй асуудал гээд хойш тавьсаар ирсэн үү гэдэг асуулт нээлттэй. За харин Gloria Valley-г орхисон хүмүүс дэмжлэг үзүүлэх сан гэсэн вебсайт дээр нэг ийм хэсэг байсан. Тэнд бичсээр бол 2024 оны байдлаар цагдаа нар бие махбодын болон бэлгийн хүчирхийллийн 138-аас дээш хохирогчийг тогтоосон. За мөн 400 гаруй гэмт хэрэг бүртгэгдэж 2023 он гэхэд 14 эрэгтэйд хэрэг үүсгэсэн. Одоогоор 18 хүн шалгагдаж байгаа гэж бичсэн. Гэхдээ энэ тоо бол ерөөсө бүрэн зураглал биш. Яагаад тэгэхээр одоо хүртэл айснандаа ярьж чадахгүй байгаа хүмүүс ч гэсэн байгаа. За мөн дээрэс нь нөгөө тархиа угаалгасаар байгаад хүчирхийллийг хэвийн, за эсвэл өөрийнх нь буруу гэж бодсоор байгаа хүмүүс ч гэсэн бас байгаа гэсэн үг. За харин энэ сүүлчийн удирдагч Howard Temple бурууга хүлээсний дараа шинэ удирдагч томлогдсон. За түүнийг нь бол Steven Standfast гэдэг 48 настай ир байгаа. Тэр харин өөрийгөө энэ нийгэмлэгт жинхэнэ өөрчлөлт авчирна гэж мэдгдсэн. За ямар өөрчлөлт юм зөстө бүүмэд. За харамсалтай нь энэ бүхэн бол зөвхөн нөгөө Шинэ Зеландд болоод зогсоогүй. Невил нас барахаас өмнө өөр улсад өөрийн гэсэн салбар хаалттай суран байгуулахыг хүссэн бөгөөд тэрээр үүнийгээ энэтхэгт хэрэгжүүлэхээ шийдсэн. За тэнд нэг Faithful гэдэг нэг энтэг хүүхэд байгаа. Түүнийг бол энтгэхээс Шинэ Зеланд руу Gloria руу явуулсан. Зорилго нь бол Gloria-г хэрхэн удирддаг, дотоод систем нь яаж ажилтгийг бүрэн зураад буцаж энтгийг очиж хаалттай суурин байгуулах гэсэн. За ингээд үүний дараа бол Gloria-гийн 5 охиныг энтэг рүү илгээсэн. Тэднийг шинэ салбарын ирчүүдтэй гэрлүүлэх, мөн үндсэндээ боол мэт ажилуулах зорилготой байсан. Гэхдээ юу гэж энэ энтгдэх салбар нь одоо ч гэсэн ажиллаж байгаа. Энэ энтгүүд нэрээ хаана л юмны муу юм байна. Тэрийг хамгийн түрүүнд сурж явна. Ёо өстө заваа. Миний өмнө нь ярьсан нэг Theo гээд нэг залуу ном бичсэн гэд ярьсан штэ. Ээж нь хүүгээ алддаг.
За түүний эгч Precious нь энэ энтгэггүй рүү явуулсан охтуудынхаа нэг байсан. Харин Theo бол энэ эгчтэйгээ олон жилийн өмнөөс холбоо тасарсан. За харин нэг баримтат киноны зураг авалтын үеэр энэ Theo болон өөр нэг хуучин гишүүн Rosanna нар нууц камертаагаар энэ нэтгийн Тамил Наду гэдэг мужийг зорьсон. За тэнд тэдний харсан зүйл бол үнэхээр аимшигтай. Хүмүүс бол маш хүнд тааруу нөхцөлд амьдардаг, ариун цэврийн өрөөнүүд нь хаалгагүй. За харин энэ Theoгийн эгч нь бол 7 жилийн өмнө удирдагчдын тушаалаар паспортгүйгээр энтгийг ирээд нутгийн хүнтэй гэрэлцсэн. За тэнд төрсэн хүүхдүүдийг бол бүр албан ёсны бүртгэл байхгүй гэх мэт дүр зураг ажиглагдсан. Энэ баримтат кино ил болсны дараа хуульч Deborah холбогдох байгууллагуудад захидал бичиж Gloria Wells энтэг рүү эмэгтэйчүүдийг явуулсан үйлдэл нь бол хүн худалдаалах болон албатан гэрлэлтийн ноцтой гэмт хэрэг байж болзошгүйг албан ёсоор мэдэгдсэн. За өнөөдрийн байдлаар бол Theo эгч Precious болон түүний хүүхдүүдийг тэр тамллаас гаргаж авахын тулд хууль эрх зүйн тэмцлээ үргэлжлүүлж байгаа ч гэсэн үйл явц нь харамсалтай нь маш удаан болж байгаа. За аз болоход харин энэ бүх харанхуйн дунд тусламжийн гар сунгах хүмүүс бий болсон. 2019 онд Liz болон Graham Gregory нар Gloria Wells-ийг орхисон хүмүүс тусламж үзүүлэх санг байгуулсан. За тэд Gloria Wells-аас зугцсан хүмүүс зөвхөн орон байр санхүүгийн тусламж өдөр тутмын хэрэгцээг нь хангаа зогсохгүй амьдралын баяр баясгалан дахин олоход нь сэтгэл зүйн асар том дэмжлэг үзүүлдэг. Жил өрөх тусан бол тус сан нь өргөжиж Gloria Wells зугтаж чадсан хуучин гишүүд өөрсдөө ирж туслах болсон. Олон жилийн турш дор хаяж 300 хүн Gloria-гаас гарсан гэж тооцоолдог. Гэхдээ 2024 оны байдлаар ойролцоогоор 600 хүн амьдарч байгаагийн тал нь хүүхдүүд байсан гэж үздэг. Та нар минь өнөөдрийнхөө энэ хэрийг сонсоод эдгээр хүүхдүүд тэр нийгэмлэгт ямар аюултай амьдарч байгаа гэдгийг ойлгож байгаа бах. Одоо харин бид нар эрх баригчид энэ асуудлыг үнэхээр ноцтойгоор авч үзэж эцэст нь бодиттой арга хэмжээ аваасаа л гэж найдахаас өөр арга байхгүй. Миний хувьд энэ хэрэгтэй холбоотойгоор жинхэнэ утгаараа ял идэлсэн хүн байхгүй гэж боддог. Невил бол бараг ямар ч бодит хариуцлага хүлээхгүй хүснээрээ сайхан амьдарсаар байгаад нас орсон. За харин энэ хаалттай суурьнд хэдэн зуун хүний амьдрал сүрцэн байхад өнөөдрийн байдлаар 20 хүрэхгүй хүн л ял сонсон. Тэрч байтугай за бараг бүгднгийнх нь ял зүгээр л инээдэмтэй хөнгөн байсан. За болдгсон бол бүр нэг ийм төрлийн хүчирхийлэгчдийг дахиж хизээч нийгэмд гарч ирэхгүй байх хэмжээнд нь яллах ёстой л гэж би хувьдаа бодож байна. Ийм хэрийг сонсохоор ялангуяа хүүхдэд үйлдэгсэн гэмт хэрийг сонсохоор энэ авч байгаа ялыг нь харьцуулж харахаар үнэхээр харамсалтай байдаг. Тэгээд нэг муухай юм нь болохоор энэ хэрэг чинь ингээд 67 онд гарчаад алга болсон юм биш. Одоо хүртэл үргэлжлээд энэ шашны дараагийнх нь тэргүүн нь тодорсон. Би өстө дахиад бүх юмыг өөрчлөнө гэд яриад энэ бизнесээ одоо хүртэл үргэлжлүүлж хийж байгаа гэж бодохоор мэдгүй энэ цагдаа сэргийлэх үнэхээр яаж ажилтгийг бол ойлгохгүй байна. Санаагаар болдог бол ингээл цагдаа нар шууд дайрч ороод хүүхдүүдийг эцэг ихээс нь салгаад шорон руу явдаг нь явуул, асрамжийн газар руу явдаг нь явуулчмаар байгаа байхгүй юу? Даанч тэгээд тэхгүй юм да. Та нарт минь гэсэн адилхан бодол төрж байгаа болов уу гэж бодож байна. Хэрэгээ сонсон та нар минь өөрсдийн шүүлтгийг хийж дүгнэлтээ бичиж үлдээгээрэй. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяртай.